Хай. За орой минь манайхаа. Ярээ сонсогдож байгаа бах тий. За энэ нэг юу байгаа? Лагийн унтраач. За би бол нэг ийм юм зурцсан байсан. Юун дээр? Алтан дээр. Энд дээр хүрээд ирлээ. Лайвтай зэрэгцээд. За тэгээд юутаач за энэ цагийнхаа лаг дуусгач те. Дуусгаад дараагийн цагийн лаг харъя. Дээд хөдөлгөөн ямар хөө ах нь. За биткойн бас хөдөлгөөн байгаа. За өнөөдөр төө хэдүүлээ энэ биткойн алт хоёрыг нэг жоох харч те. За Nasdaq өнөөдөр жоох ойлгомжгүй байна. Доошоо дээшээ дээр ер нь нэг тийм гоё баталгаа бол Nasdaq дээр бол их алга. За хэдүүлээ ятач энэ уналтыг дэлхийн лааны бүсийн шилжүүлэлтж үзээд ерөнхийдөө бол нэг иймэрхүү хөдөлгөөн барьж авчил болж байгаа. Явах боломжтой гэж үзэж байгаа. За тэгээд entry нөхцөл тэгтээ жоохон төвхтэй. Лаан дээрээ тулгуурлаад харахаар ерөнхийдөө бол за бараг тэгтээ цаг нь болцсон байж болохоор юм биш үү. чиглээ тий. Яц чам биш үү. Эхний 1 минут ч 280 физик өчлөө шүү дээ. Харин чи яваад ирсэн үү яа? Тэгж зүүм өгч авахгүй л алчлаа шүү дээ. Тэрэ. Яа. Төлөө. Юу болж чинь? За энд биткойн унж байна те. 9 цаг болж байгаа. За долларын индекс. За ерөнхийдөө бол энэчээс өснө гэдэг шинжилгээг бол аль дээр гаргацсан байсан те. Юутай ч өсөлттэй бол явж байгаа. За алтны хувьд харин энэ 7 хоног ерөнхийдөө доошоогоо орж ирж чинь энэ жоохон эвгүй уналталтай. Эвгүй жоохтой ерөнхийдөө сарын лаа өөрөө бас улаах боломжтой гэлтгэж байгаа уналталтай. За биткойн дээр харин оролт хийх үү яах вэ? Биткойн бас жоох эргэлзээтэй л байна. 1 2 тэгтээ гайг үлдээ. За биткойн бол за би бол энтри нээчлээ. Day trading хөдөлгөөн. Гэхдээ типийг жоохон хардсан ч болно. Хэрвээ гоё өсөд гараад ирэл энэ бүс явчаад үргэлжлээд бас өсөх боломжтой учраас. За тэгтээ эсэл бол яг нэлээд том л байна л та. За тэгтээ яах вэ?
За харин алтыг харин стрим хийж зуралдаж жагаад илтчихлээ. Оролтоо хийж чадсангүй. Алтан дээр араас нь нөхөж орох боломж өгсөнгүй л дээ. Тэгээ дээрэс нь яг энэ лаа өөрөө зүг явчихлаа. Зүг хийлгээд дарыг гэд хүлээжсэн чинь ингээд доошоо огцсон мунчлаа л та. Зүгээр энэ цэг дээр ирцэн гэж цаг шилжихээс өмнө дарчдаг л гэж би зүгээр та хэдтэй сант орё гэж бодоод. Орё гэд хэлийгээд хүлээжсэн чинь. Яваад өглөө. За. За яах вэ? Тэгээд буцаагаал нэг pullback л хүлээе та тий. Pullback л хүлээе та. За биткойн ч гэсэн дээр нь оролт хийгдсэн. За эсэл бол би бол яг ингэж тавьчихсан. Би бол ингэж тавьсан. Гэхдээ та хэд ингэж тавьж болно. Биткойн гэхдээ жоохон төвхтэй л харагдаж. Баашаа онолтын хөдөлгөөн бүрэн дууссан гэсэн баталгаа ерөнхийдөө өгдөг байгаа байхгүй юу? Яг энэ хөдөлгөөнөөс уншихаар ерөнхийдөө бол нэг wave явцсан юм шиг мөртлөө. Түрүүн би нэг бас сууж хэмжиж үзсэн л дээ. Тэгээ яг нэг энэ дууссан гэж үзээд энэ хөдөлгөөнийг дууссан гэж үзээд баг цагаар бүс орж дээшээ шилжүүлэлт ороод ирсэн буюу одоо энэ бүсийн шилжүүлэлтээс ерөнхийдөө бол энэ бүсийн жижиг оройгоодаас спорт аваад өсөж байгаа харагдаж байгаа байхгүй. Тэг яг энэ баг цагаар шилжүүлчлээ гэж зүгээр найдаад байгаа. Найдаад орж байгаа. Coin дээр бол тэг яг юун дээрээ бол pullback дууссан гэсэн баталгаа бол ерөөсөө өгөгдөг байгаа. Тэгэхээр ер нь л жоох эрсдэлтэй бол. За тэд жоох. Харин алтаа л хэдүүлээ алдчихлаа. 9-оос жоох өмнө эхэлдэг гэж. Юм асууж болох Болно. Одоо алтан дээр саяны том уналт байгаа шүү дээ. За. Тэгээд одоо энэ 15 минутын candle-ыг харахаар тэр нэг fair value gap гэдэг үл. Тэр нь үүсээ тэрийг чеклээд дэше өсч ийн гэж харж болох уу? Чеклээд дэше өсч ийн гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ үү? Ингэж хэлэх гээд нөө Nat gap-ийн энийг одоо чеклээд дэше өсөх боломжтой юу юм? За. Тэгээд 4 цаг харахаар бас дээр ямар том gapтай байгаа. Тэгээд тийшээ хүрээд одоо 4 цагийн candle наа гуруулааны чи голдон бас нэг юм. Энэ гэсэн үг тийм. Ийшээ ирээд буцаа унах юм болов уу гэж хараад байгаа. За юутаач би бол өөрөө юу яадаггүй. Ингэж gap-аас gap-ийн хооронд одоо fair value FVG-ийн хооронд юусаа арилжаа хийдгөө. Ерөнхийдөө gap-ыг бол харах үед надад бол байдаг. Гэхдээ ямар үед gap хардаг вэ гэхээр тодорхой бүс тогтоод бүсийн шилжүүлэлт орж ирээд одоо бүс өөрөө яг иймэрхүү хөдөлгөөнөөр шилжиж ороод ирэнгүүт энэ завсаргаас gap-ууд үүсч идэг. Гэхдээ би болохоор энэ өмнөх бүсийнхаа юу байгаад байгаа шүү дээ, тэ? Үндсэн энэ нөгөө нэг шилжүүлсэн бүсийнхаа одоо доошо задарсан учраас ёроол гэж ярина, тэ? Энэ том ёроол болон жижиг ёроол хоёрын хоорондох зооныг ерөнхийдөө тэмдэглээд тэгэнгүүт тэр хооронд тэрнийх нь одоо энэ уртлын дайрж байгаа шилжүүлэлт доош нэвт гарч байгаа энэ хөдөлгөөн өөрөө gapтай байвал би ерөнхийдөө энэ цэгээс арилжаа хийдэг гэсэн. Бусдаар одоо gap болгоныг ерөнхийдөө хараад ингээд тэр болгон дээр арилжаа хийгээд байвал энэ яг нэг тийм азны зүйл байхгүй юу? Жишээлбэл gap гэдэг зүйл чинь маш олон байгаа. Одоо 15 минутаар тавиад харъя. Энд чи gap байсан шүү дээ, тэ? Энд яагаад нөхөөгүй юм, тэ? Энд бас gap байсан шүү дээ, тэ? За одоо тэнгуүтээ зарим gap-ууд нь бол мэдээж нэг ажиллаад байгаа зүйл бол байж байгаа, тэ? Энд бас ингээд нөхөж байгаа зүйл. Гэхдээ тэр gap-ууд өөрөө ямар үед ажиллаж байна гэхээр энд бүс байгаад тухайн бүсийн энэ нэг цэг байгаад байна шүү дээ, тэ? Энэ цэг, энэ задарсан бүсийн ёроолын цэг энэ урагшаага gap-тэй таарж өгж байгаа үед айгүй гоё ажиллаад идэг гэсэн. Тэгэхээр би бол gap-ыг тэгж хардаг. Тэрнээс цаг болгон дээр тавиад, gap-ууд тавиад, за одоо энэ 15-аас дээшээ өсөөд 4 цагийн gap дээр очиод тэгээд энэчээс унах ч юм уу. Ийм шинжилгээнүүд бол би хийдгүү. Эдгээр бас явдгүү. Яг явах үед нь бол байна. Гэхдээ яг тэгж нөгөө нэг
юу гэдэм те өндөр магадaltaй явна гэдэг зүйл ерөнхийдөө байдгүй. Зүг. Gap одоо хараад арилжаад байна гэвэл. Одоо тэгэл ерөнхийдөө gap-ууд бол олон шүү дээ. Маш олон gap. Одоо ажиллаж байгаа gap-ууд бас яг хөө байдлаж болно. Бага тий. Бас хөөрхөн хараад ажиллах юмнууд бол байж байгаа. Gap гэдэг зүйл бас нэлээд нөлөөтэй. Гэхдээ аль gap нь вэ гэдэг асуудал байна. Одоо жишээлбэл энэ импульсийн хөдөлгөөн ингээ өсөө явцсан байна тий. Тэгжсэн чинь жишээ нь одоо за энд нэг ийм gap байна. Тэгснээр доор нь бас дахиад нэг ийм gap байна. Яг аль нь нөхөгдөх юм бэ тий? Эхнийхээс нь за явчих гээд ингээд ороод ингээд орсон чинь эсвэл авчлаа тий. Тэгсэн чинь за тэгвэл дараагийнх дээр гэсэн чинь ирэхгүй яваад өглөө тий. Яг аль нь ажиллаа мэд чинь айгу түүхтэй зүйл байхгүй юм. Одоо маш олон зүйлс байгаа. Тэгэхээр ямар gap-ыг ашиглах вэ гэдгээ хүртэл тодорхойлох хэрэгтэй л гэсэн үг л дээ. Хэрвээ gap барьж арилжээ гэж байгаа бол миний ашигладаг gap бол яг одоо энэ өнөөдрийн зурцсан байгаа шиг оролтоо яг үнд амтсангүй. Яг хальт хатгаал тэгээ шууд яваад өглөө. Жаа харамсалтай юм боллоо. Тэгэхээр би бол наадхан дээр чи хариулт өгч чадахгүй байна. Тэгэхээр ерөнхийдөө орой юм уу ёроон эвдээд хүчтэй эвдээд одоо шилжүүлэх хөдөлгөөн хийгээд gap гарч байгаа бол тэр gap-ыг ашиглах нь ер нь илүү найдвартай гэсэн үг үү тийм. Тийм, ерөнхийдөө миний хардаг gap гэсэн үг шүү дээ, тийм. Тэгээд яг чи яг ямар арга барил ашигладیں۔ Тийм. Тэрийг чинь би сайн мэдэхгүй байна л да. Хэрвээ надтай адилхан арга барил арилжж байгаа, ашиглаж байгаа бол ерөнхийдөө бол яг миний харж байгаа gap-ыг харах нь бол маш сайн. Ерөнхийдөө бол надад бол тохирдог. Чи эсвэл ICT ч юм уу, SMC ч юм уу тийм. Янз бүр юм хардаг бол тухайн арга барилдаа яг таарсан зүйлээ л ашиглаа явсан дээр баг. За баярлалаа. За. Коочдаг буюу юм а тий. Баян чинь. Биткойн уу? Шигш. Биткойн гайгүй шүү. Юу? Энэ харин явчлаа л та. Би яг сэжгэлсэн юм а. Түрүүн би тэгээ дарах уу яах уу гэд эргэлзэж чаа тэгээ дараагүй маа. Яг энэ чи цаг дуусаад хөдөлгөөн дуусчаад шууд яваад өглөө л дөө. Харин л юм боллоо. За өнөөдрийн хөдөлгөөнүүд ихтэй бүр үнэхээр супер дупер easy байсан шүү. Одоо бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэ манай community-гийнхэн бол бүгдээрээ мэдчихэж байгаа байлгүй дээ. Бүр үнэхээр өглөөнөөс ахуулаад ч одоо хідэн ч оролт хийж болохоор байв. Тэ бүр амар амархан байлаа өнөөдрийн хөдөлгөөнүүд. За ерөөсөө л өглөө ингээд л эхэлж байгаа. Өдөр ингээд л эхэлж байгаа. За бүр эндээс нь давсан ч болно. Бүр ингээд айлж татсан болно. Ерөнхийдөө бол бүсийн хөдөлгөөн дээд upper zone-оос lower zone руу унж байгаа тий. За энэ ч бол ийм хөдөлгөөн байж. Тэгээд ерөөсөө ганцхан setup. Ерөөсөө өнөөдөр бол ганцхан setup-аар л явдаг өдөр байлаа. Өнөөдөр бол ерөөсөө л энэ нэг A zone манай одоо A setup байж байгаа тий. Тэр setup-аар л ерөөсөө бүгд явахаар л. За энэ тийм шилжүүлэлт босч. За дараа нь үргэлжлэе. За энэ үед хөдөлгөөнүүд бол байж байгаа. Гэхдээ жижиг хөдөлгөөнүүд, нэг тийм гоё хөдөлгөөнүүд биш. Хамгийн гоё хөдөлгөөнүүд хаанаас орж ирж ирэхээр ингэж явж байгаад энд уналт орж ирж байгаа. За энэ уналтын хөдөлгөөнд ихтэй pullback нэлээ юу гүнзгий орж ирээгүй. Тэгээ шууд доошоо гүйцэцсэн байж байгаа. Хөдөлгөөн гүйцэцсэн байж байгаа тий. Харж байгаа. Тэгээ энд бол оролт бол угаасаа хийгдэхгүй шүү дээ. Энэ 50 цэгээс ерөөхдөө дээшээ оруулж ирчиж оролтыг хийнэ гэж. За тэгэнгүүт юу бас энэ уналтын хөдөлгөөн чинь өөрөө буцаад энэ 4 цагийн лааны хувьд ингээд доошоо шилжүүлэлт орж ич. Дээд бүсийг шилжүүлж орж ич. Бүхэлдээ шилжүүлэлт орж орж ич. Тэгээ ерөөсөө ийм шилжүүлэлт хөдөлгөөн зурагдчихж байгаа. Цагаа томруулаад тавьчихна гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт яаж чинь? Ерөөсөө л дийлигийн одоо энэ дээд тогтсон байгаа бүс гэж байгаа тийм. Энд бид цаана ингээ боксор тэмдэглэсэн байгаа харж байгаа. Энэ цэг болон за нэг бүсийн жижиг оройхор энэ хүртэл бол арай том. Тэгэхээр нэг 1 минут дээр ерөнхийд нь хараад за нэг энэ цэг байна уу? За ерөнхийдөө бол нэг иймэрхүү. Энэ хавцаа гэсэн. Бас л манай A zone гэж. Тэгээ ер нь бол дийлигийн энэ том хөдөлгөөн болвол доошоо байсан. Ийм хөдөлгөөн болвол байж байгаа. За тэгээд бас л ерөөсөө A setup-аар явж. За тэрний дараагаас энэ хөдөлгөөнийг яасан штэ. Энэ хөдөлгөөний чинь дараад дахиад би нөгөө нэг энэ хөдөлгөөний чинь дуусгачаад дөрөвд нэг баа хэдүүлээ. Энэ бүх оролтууд Discord дээр байгаа шүү, тий? Бүгд дээр Discord дээр байгаа, тий? Яг энэ зургуудыг явуулаад ингээ орсон гарсан байсан. За зарим нь энэчнээс бас зөрөөд
бай орж үзчихлээ. Би бас энэ ч бас бай шалгаад гэхдээ юу байсан? Столоос авсан. Эрсдэл багтай байсан. Зүгээр ерөнхийдөө дийлэнгийн хөдөлгөөн дуусаад дишигээ хөдөлгөөн үргэлжлээд том цагийн тренд дагаад орж магадгүй гэд би юун дээр хүртэл бичсэн байгаа Discord дээр. Ийм хөдөлгөөн орж ирсэн байна. За энийг ерөнхийдөө ихэнх нь авцсан байх шүү гэсэн. За тэрний дараагаас үргэлжлээд дахиад ийм шилжилт орж. За тэгээд яаж байгаа вэ? Яг энэ атсны энэ A zone гэж ерөөс. Манай A staff дахиад орж. Ингээд тавилаа. Дахиад эн чинь явсан. Энд TP бүр яг нэг цагeelаа дуусгаад би хаасан. Тэгсэн чинь цаг шилжсээ дахиад дий зүгээ дахиад доош оролдоод байсан. Тэгээд саяны уналтаас энэ ганцхан энэ дээр 20 дугаар цагаар яг явж үзүүлсэн байж. 20 дугаар цагаар явж үзүүлээ. 2 байж болно, 3 ч гэж харж болно. Аль нь ч харж болно. Ингэж орж ирээд ингээд ёроолаа аваад тийшээ 1 2 3 хөдөлгөөн давлаа тоолох юм бол яг 3 орж дуусчих. Ингээ 20 дугаар цагаар хөдөлгөөн дуусчих. За энэ оролтын шалтгаан бол бас маш энгийн зүйл байж. Ерөнхийдөө дийлэнгийн бүс энчээ бол доошо шилжүүлэлт орж дийлэнгийн бүс энэ доороо тогтсон үнэ. Гэхдээ надаа ингээд дийлэнгийн бүс ерөнхийдөө дахиад жоохон тэлж өгсөн байх боломжтой харагдаж байна. Тэгэнгүүт дахиад нэг ийм хөдөлгөөн. За энэ бол гэхдээ холдоо харж байгаа зай шүү. Энэ бол холдоо харж байгаа зай. Давхар ягаад гэхээр дийлэнгийн зарим лаануудын хөдөлгөөн ялангуяа олон хэмжээ ингээд олон бүс ингээд дотроо шилжээд тахаар зүгээр яг заримдаа хамгийн жижиг нь явчихад идэх. Зүгээр л хамгийн жижиг шилжүүлсэн бүс нь явчихад. Хамгийн жижиг шилжүүлсэн буюу би зургандаа төрөд. Хамгийн жижиг шилжүүлсэн буюу ерөөхдөө энэ бүс. Буюу эн чинь нэг иймэрхүү хөдөлгөөн орж ирээд 2 цагийн лааны хугацаатай шилжүүлээд энэ өмнөх 2 цагийн лааны бүс буюу энэ бүсийг 3 цагийн лааны бүс юм тий. Энэ бүсийг ерөөхдөө энд явж үзүүлнэ гэдэг хамгийн ихний заалт байж. За тэрнээс хоошоо тэгээд үргэлжлүүлээ дахиад жоохон барих хэсэг муугаа ер нь бол шийдэд явчих болж. За эдрийг би арилгалаа шүү. За өнөөдрийн оролтод ерөнхийдөө бол ойлгомжтой байлгүй. Одоо байгаа дээр энэ тарин оролт хийж чадсангүй хэдүүлээ. За юу та чинь цэгийг тэмдэглээд нэг арилгах чинь. Тэгээ бас ялгаагүй. Ерөөсөө яг л манай ACE staff-аар явж байгаа. Яг л ACE staff-аар явж. Яг энэ чи ийм оролтын төлөвлөгөө байсан. Тэгээ энийг би лайв сая эхлээд хэлсэнтэй би жоохон тулгаад байцлаа. За тэгсэн баха. Биткойн жоох эрсдэлтэйс юм аа. За тэгээд үргэлжлээд би маргааш нөгөөдөр бас дахиад лайв трейд хийх баха. Хий гэж бодож байна. Энэ 7 хоногт өөдөж 2 3 дахь 4 дахь өдрөө лайв трейд хий. Манай нөгөө Discord хамт олонны санал асуулаа бас лайв трейд дээр илүү хийгээч гэсэн талтай байлаа. Энэ 7 хоног өөдөж сайхан лайв трейд хийнэ. За алдчихлаа шүү. Арай жоохон эртгэлдэг үжи. Би тэгээд яг тулчаад бас нөгөө YouTube-ийн янз бүрийн юм дарж исэн болохоор. За нэг дээшээ нэг зүү хатах байлгүй тэгээд харсан чи шууд яваад өглөө. Ховор тохиолдол шүү. Энтрийн дээр шууд зүгүүлээ. Шууд орж ирэл явна гэдэг.
За юутаач уналтыг бол би жоохон одоо өнөөдрийн хөдөлгөөнийг би ажиглаад харуул уналтыг бол би жоохон том харж байгаа. За том гэхдээ ерөнхийдөө энийг одоо том гэхүү жижиг гэхүү тий. 4800 хүртэл ерөнхийдөө 4839 40 гэж тий 4840 хүртэл ерөнхийдөө энэ ёроол руу баг төхөх байх гэж хараад байгаа. Энэ ёроол руу. Энэ ёроол руу ер нь төгсөх байх гэдэг хүлээлт байна. За энэ ч яах вэ? Хүлээлт байгаа. За тэгээд дээрэс нь энэ өөрөө сарын эхний 7 хоног явж байгаа. За нэгд өдрийн хөдөлгөөн өөрөө бүсийн 7 хоног байгаад ерөнхийдөө өнөөдөр бол Weekly-ний планы баг шилжүүлэлт гэмээр хөдөлгөөн орж ирж байна. Ер нь бол цагийн уялдааг тайлбарласан нэг бүтээчл оруулах боломжтой юм. За цаг гэдэг. За би тэгтээ та нарт нэг юм хэлье заяа. Бас нэг юм асууя. Та хэд өөрсдөө дотроо хариулаарай. Одоо хэн байдیں۔ Хүү одоо someone заяа хин нэгэн заяа. Та нарын одоо бүр ингээд аймаар гэж боддог арилжаач заяа. Хин ч байдیں۔ Тэ гадна дотны ерөөсө бүгд заяа. Хин ч байсан хамаагүй. Та нарын одоо нэг аймаар гэж мундаг гэж боддог. Өстө чиг ашиг гэдэг аймаар мундаг тэр гэдэг заяа. Бүр үнэхээр мундаг заяа. Гэхдээ тэр хүн та нарт арилжааныхаа бүх одоо ашигладаг арга барилыг зүгээр бүгдийг хилээд өгчлөө заяа. Бүгдийг хилээд өгсөн. Тэгсэн чи та нар ашигтай арилжаж чадах уу? Гэсэн үг заяа. Энэ та нараас асууж байгаа асуулт нь шүү заяа. За энийг та нар дотроо нэг өөрсдөө хариулаад үзээрэй. Хэлэх зүйл нь болохоор яг үнэндээ та нарын сурахыг хүсэж байгаа бүх зүйлс чинь ерөнхийдөө бол байгаа. Интернет ингээд байж байгаа. YouTube дээр миний хичээлүүдийг та нар сайн анзаарч үзэх юм бол хэрвээ ойлгож чадах юм бол та нарын хүсэж байгаа зүйл чинь байгаа байхгүй юу? Уг нь бол эсвэл тэр бусад өөр хүмүүсийн ингээд арилжаад байгаа арга барилыг та хэд ингээд сурахыг хүсэж байгаа бол тэр хүмүүсийн ингээд арилж байгаа юм аягийг хараад ярьж байгаа зүйлийг сонсоод та хэд ингээд бүрэн ойлгох боломжтой байхгүй юу? Уг нь бол яагаад ойлгохгүй байгаа вэ? Тэ эсвэл энэ яг юу юм бэ гэд эргэлзээд энийг л ойлгоод авчмаар байна гэж бодож байгаа бодол чинь зүгээр нэг хараа юу байхгүй юу? Одоо та хэд нэг юм шатаар өгсөж байгаа нэг юм төсөөлөд хартаа. За та хэд нэг Forex гэдэг зүйлтэй танилцчихлаа тий. Дөнгөж нэг энэ хавцаа хүрээд ирлээ. Тэгэл хэдэн арга барилыг судалж явж байгаа нэг юм ойлгохгүй. Тэснэ. За би одоо энэ төвшин рүү гарахад ерөөсөө энэ нэг зүйлийг л ойлгочихвол болох гээд байна гэл бодоод байгаа байхгүй юу? Гэтэ тэр чинь зөвхөн нэг шатал өгсөх зүйл байхгүй юу? Гэхдээ тэрийг ойлгоод чи өөрөө бас өгсөж чадахгүй гэдэг чинь өөрөө бас нэг асуулт байхгүй юу? Энэ одоо энэ цагийн уялдаа лаама энийг ерөөсөө бүгдээс зөндөө хүмүүс надаас асуудаг. Би тэгээд асуух болгонд нь луг нь хэлж өгдгийн бас. Ингээд би яг үүндээ өнөөдөр ингээд шинжилгээ хийж явахдаа хүртэл тэр лааны чинь би гаргаж ирчээ тайлбарлаад ярьж байгаа байхгүй юу? Гэтэ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ямар ч арга барил ашигласан бай, яаж ч арилждаг байсан бай. Яг нөгөө нэг одоо EA бот гэж ярьдаг те EA ч үлээ. Арилжаа хийдэг ботнууд байгаа. Хүм тэдэр шиг биш. Хүмүүсийн зохиосон арга барил нь бас тэдэр шиг биш заяа. Яг ийм нөхцөл үүслээ тэгвэл шууд ингэж орно гэдэг зүйл уг нь байгаад байгаа тий. Уг нь байгаад байгаа. Гэхдээ ийм нөхцөл үүсэхийг хүлээгээд байгаа ийм нөхцөл чинь яг тэр сурах бичгтэр байдаг шиг та нарт хүн заадаг шиг тэгж байн харагдах уу гэдэг асуулт байхгүй юу? Тэрийг ялгаж харж чадах уу гэдэг зүйл. Тэрийг зөв таньж авч чадах уу гэдэг зүйл байхгүй юу? Энэ өөрөө айгүй хэцүү зүйл байхгүй. Зөв таниад аваад зөв орсон ч гэсэндээ тэр чинь бас заримдаа TP аав, заримдаа SL аав тийм. Буруу таниад орвол яах вэ? Их ихтэй ер нь бол алддаг. Тийм. Тэгээ ер нь бол арилжаа 50-50 дээ. Ер нь бол зүгээр тэгэхээр байна. Та хэд энэ одоо жишээ нь за миний арга барил дээр ингээд жишээ нь ингээд цаг тэ ла бүтэц гээл ингээл асуугаал ингээ ойлгох гээд ядаад тах шүү. Гэхдээ та хэдээс нэг юм яг ганц юм хаад асууч. Та хэд яг энэ лааны бүтцийг бүрэн ойлгосноо? Яг миний та нар заах гэж оролдоод байгаа энэ лааны бүтцийг ойлгосноо? Лааныхаа бүтцийг ойлгоцсон бол энэ
Тэр ла хоорондын уялдааг та нар угаасаа өөрсдөө ойлгочих зүйл гэхгүй юу? Маш энгийн зүйл гэхгүй юу? Миний яриад байгаа шинжилгээ ангууд нэрээ тийм биш. Нэрээ ийм болохоор л ингэж байгаа юм биш тэгээд ойлгочих байхгүй юу? Тэгэхгүй та хэдий ингэ сурах процесс чинь ерөөсөө нэг ийм хідэн шат ахих юмыг ерөөсөө үсрэх гээд байгаа байхгүй юу? Үсрэх гээд байгаа байхгүй юу? Өнөөдөр л бүгдийг ганц бичлэг үзээд ганц хичээл үзээд бүгдийг ойлгочих гээд ийм үсрэх гээд байгаа байхгүй юу? Тэгээ энэ хоорондох мэдлгүүд яах юм? Энэ хоорондох мэдлгүүд яах юм? Энэ хоорондох мэдлгүүд. Тэгээ одоо энэ цаг гэж яриад байгаа. Одоо тэр нэг нөхрөл цаг орилцсон юм шиг байна. Тэгээ тэр хүн өөрөө бас цагаараа арилждаг үгүйг нь та тэгээд одоо тэр хүнээсээ тэгээд асуугаад харж үзсэн юм аа тий. Тэгээд үнэхээр яг аль цагийг хүсээд байгаа. Би бол лааны бүтцийг хардаг тий. Цаг гэхээс илүүтэйгээр яг шин лаа эхэлж байгаа тухайн лаа өөрөө тийм бүтцтэй авах хэрэгтэй гэдэг утгаар нь л дээд зүүнээс доод зүүнээс дээд зүүртэл арилжих гэж хичээдэг. Тухайн лаа өөрөө үүрэг гэдэг зүйл байгаа. Тухайн лаа өөрөө үүргийг үүсгэх юм бол тухайн лааны хөдөлгөөнд дуусчих жаа. Их мэтчлэн би бол нэг тийм зүйлээ хардаг. Тэр маань надад бүр үнэхээр хангалттай сайхан ашиг өгдөг. Манай community-д ч гэсэн ерөнхийдөө бол одоо эхнээсээ манай мундаг сурагч нар бас ингээд олж аваад эхэлж байгаа. Ирээдүйд бүр олон болох болно угаасаа тий. Энийг л ойлгочвол 100% гэж бодоод тах шиг та нар 100% ашиг олно гэж бодоод тах шиг нүггүй 100% арилжаа болгон тип явна гэж бодоод тах шиг нүггүй. Би өнгөрсөн 4-т би 2 сурагчтайгаа нийлээд бид 3 нэг байс хамт байсан арилжаа хийсэн. Тэр өөрөө бид 3 бол алдагдaltaй л гарсан. 5 арилжаа хийсэн үү? Би нэг 2 типи 3 эсэл авсан. Энд чинь өдөр болгон ашигтай байна гэдэг зүйл ерөөсөө биш. Өнгөрсөн 5 дахь хүртэл одоо энэ юуны хөдөлгөөн байж байгаа. 5 дахь хөдөлгөөн байж байгаа. Энд чинь тий. Энд байсан buy entry байсан. Ингиж бүр яг орой дээр нь гарч TP авсан шүү. Энэ зураг нь байж байгаа. Яг орой дээр нь гарч. Орой дээр нь гарч TP авсан. Дараа нь би дахиад ингэж орлоо гэдэг сигналаа явуулсан. Тэгээд тэр чинь 280 хүртэл харж исэн. Яг өдөр дуусахад очиод TP авч байгаа зүйл байж байгаа. Төгсөх юм бол энийг төгс гэж байгаа. Төгсөх юм бол төгс зүйлийг хайж байгаа бол энэ уг нь төгс арга барил гэхгүй. Одоо энэ арга барилаас сурж байгаа манай техник сурагчдаас хүртэл ингэ сүүл рүү хэлдэг байхгүй. Манай арга барил дэндүү төгсөө гэж хэлдэг байхгүй. Яг би тийм олон арга барилуудыг бол яг яаж гоё ажилтгийг яг тэгж сайн мэдэхгүй л те. Бусад арга барилууд гоё ажилтдаг зүйлс байгаа. Энэ бол миний хувьд бол эндөө төгс арга барил. Болохоор би өөрөө энэгээрээ ярилцдаг те. Тэгээ энэгээр одоо би өөрчлөхийг ч хүсдэггүй, илүүдтэй мархаж хүсдэггүй. Тэгээ та нарт би энийгээ санал болгодог юм байна. Ингэж би заадаг. Гэхдээ би тулгаддаг шүү дээ. Би тулгаддаг. Ерөнхийдөө энэ community-д бас юу байж болно? Өөрсдийнхөө бас дуртай арга барилаар арилжаад явж болно. Тэрнт чинь тэгтээ туслаад дэмжиж явна л гэдэг зүйл байгаа те. За. Ингэж явах юм болов уу гэж гээд тахш юм те. Одоо тэгэл харандаа хэдүүлээ. Хэдүүлээд нь хөдөлгөөн дуусахад энэ бүхэлд нь 4 цаг явах цаа байж байна. Эхний цаг бол өөрөө эхний 30 л өөрөө улаан гэдгийг хэлсэн те. Улаан гэдэг нь эхний хөдөлгөөнөөс л мэдэгдсэн шүү дээ. Тэгээд яг ингээд 30 хөдөлгөөнөө харах юм бол бас ингээл 1 2 3 гээл явж байгаа хэрэг. Ийм гоё л харагддаг шүү дээ ер нь бол. Энд бүр бас гоё л харагдсан байна те. Эндээс бас оролт байж те. Эндээс бас оролт байжлаач. Заах. Тэгээ эндээс оролт жижигхэн л оролт л та. 30 дуусахад оролтлохоор тэгээд За тэгээд ер нь саяны миний хэлсэн зүйлсүүдийг сайн бодоод үзээрэй. Сонсоогүй хүмүүс лайваа жоох ухрааж байгаа юм эсвэл дараа нь угаасаа устгагдахгүй болохоор дараа нь нөхөд сонсдог ч юм уу. Ер нь та хэд өөртөөсөө асуугаарай заа юм. Та хэд арилжаа хийх гэж данс цэнгэлсэн тий ингээл арилжаа хийгээл. Гэхдээ та хэд яг арилждаг нэг сетап байгаа юу гэдгийг бас асуух хэрэгтэй.
яг арилжааны төлөвлөгөө яг гаргаж чадчих байгаа юу гэдэг зүйл яг тогтмол одоо за энэ сетапаар би арилжнаа гэд гаргасан зүйл та нарт яг байгаа юу бүр ингээд тэ балцаас аваад бичиж суудаг ч юм уу компьютер дээр ноутпад гаргаж чаа бичдэг ч юм уу эсвэл зурдаг ч юм уу тэгж хийсэн зүйл бас байгаа юу гэдгээс юу н арилжиж түүний замнал эхлэн шүү. Тэгж эхлэегүй бол зүгээр л хийд имийн мөнгө ус илгүүцээд нэг казинод жаал гамблчаал үе гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь бол манайхан тэгээд сайн бодолтой л ер нь энэ зах зээл рүү орох хэрэгтэй шүү те. Данс харуулж байгаа гинэ. Discord руу орж ий тараа. Discord дээр ер нь миний арилжаа хийсэн түүхүүд нөгөө нэг юуны шиг алдагдлын өгөөнүүд байгаа. Ви гарахгүй. Яа 4 цаг энэ цагийн лаг ярьж байна уу? 4 цагийн лаг ярьж байна уу? Цагийн лаг юм шиг үү те? 4 бол би биш шүү дээ. Цагийн лаг юу? Яг хоо энэ дээрээ зүггүй болохоор жоохон с ิจ гтэй л байна яг үнэндээ. Дээрээ зүггүй болохоор. Тэгэд яг энэ өмнөх дөрвийнхаа энэ бүсийн хөдөлгөөнийг болвол энэ биш шүү. Өмнөх дөрөв шилжүүлж тогтоосон. Би болохгүй хаа. Би болохоор барагдчихэв. Энэ зүгээр ер нь бол юу л яах вэ? 1 3 за дахиж нэг жоохоо өсч өгөөд тэгээ ер нь доошлоод ороод ирэх бах. Гэтэ мэдхгүй энэ дээрээ зүгөө болохоор надад жоохон сэвтэй байгаад байт юм аа. Нэг минут дээр нэг жижигхэн шилжүүлж тэрийг дуусгаад сэл шалах уу хэдүүлээ багшаа.
За. За, гэхдээ энэ нэг ямар муухай liquidity харагдуулаад байна тий. $34 гэдэг чинь. За ажи. Хэдүүлээ юу яа. Дахиад нэг 1 минутын ла дуусгая. Энийг дуусгаад дараагийн 1 минутын лаг харъя заяа. За ерөнхийдөө гайгүй юм шиг байна да. Одоо 34 гэдэг чинь эхний 5 минут л дуусчихаа гэсэн үг шүү дээ. Эхний 5 дуусчихаа. За дараагийн 1 минут. Шинэ 5 минут эхэлж байгаа. За. За ингэсгээд шалгаад үзье дөө. Угаасаа 1 минутын хөдөлгөөн юу яаж байгаа ч те. За энэ аваас орлоо. $260 дэшигээ юу? $200 ийшээ орж ирж яах вэ? Абудагийн мик нээлттэй юм уу? За ярихаарг бол мик агарах уу? Маргааханд амжилт хүсэж байна. Баярлалаа. Амжилтыг хүлээж авлаа. Энд эйгүү аваад сая яг liquidity үүсгээд байна уу та гэдгсэн чинь дэшег атгачаад ааш явж байна. Яг баг цаг болохоор л рейнж жижиг юм да. 5 цаг болж айгүй юу шүү. 5 цагийн иймэрхүү хөдөлгөөн орж ирвэл дэшегээ хэдэн зуун пипс ч явах юм те. За энэ дээр бол эсвэл бол гайгүй тавигдчих байгаа шүү дээ. Заас хөөрхөн л. За манайхнаас баг орой дээр нарсан хавтан байгаа лээ. Бага даа. Ярьж ихт л орчдөг юм да. За энийг хараад тэгээд юу байтаа. Өнөөдрийнхөө лайв дуусгая таа. Нэг 20-д суугаад яг энэ дэйлийн хөдөлгөөнүүд
Нилээ хөдөлгөөн баг ихэнх юм нилээ хийгдчих шиг боллоо дөө. Нилээ хийгдчихлээ шүү. Тэр угаасаа баг өнөөдөр нэг тэгж хэмжэнгөө явах гэдэг шаардлага нэг байхгүй хаа. Их удаан харах гэдэг шаардлага байхгүй байх. 1179 дээр орсон л гэж. За. Арай дээр нь орсон л гэж байна. Хөөхөн бас нэгийг харьцах 7-тай арилжаа. За энэ биткойн нотлоо орсон. За энэ угаасаа уналт болсон гэсэн баталгаа бага байсан юм аа. Хай. Телеграмч байдаг л да. Гэхдээ Телеграмаа ашигладаггүй шүү дээ. Telegram ашигладаг шүү дээ. Discord дээр л үздэг шүү дээ. Discord ч сайхан бүх юм нэлт тод сайхан өөрөөр өсснээрээ болохоор тэгээд аргахан бас Discord-оо ашиглаа сураарай. Энэ одоо жишээлбэл за би энэ харагдах уу? Харагдахгүй тий. Discord-ийн ингээд өрөөнүүд байгаа. Тэр өрөөнүүд ингээд мессеж ирсэн байвал ингээд цагаараа харагддаг шүү дээ. Тэгээ ерөнхийдөө одоо хэдүүлээ эртнээс цэгцтэй гоё явчих зүгээр олуулаа болох учраас одоо манайхан чи баг 300-уулаа болцсон байна тий. Тэгээ алтны өрөө, Nasdaq, Bitcoin, Pound yen гэдэг би өөрийнхөө нөгөө арилждаг үндсэн дөрөв ослоо олвол гаргаад тавьчихсан байж байгаа. Тэр би бол эднэр дээр яг би өөрөө IT-гаа оруулаад явж байгаа. Та хэд бас энэ дээр оролцуулна. Би тэгээд хүсэх юм бол бусад гэдэг ч юм уу тий нэг тийм бусад пэйрүүд гэдэг өрөө мөрөө нээчих болно. Тэгээ шинжилгээ засуулах гэж байгаа. Ингээ асууж яаж явахын оронд та хэд бас ингээд өөрсдөө энэ зөв үү буруу юу гэд ингээд бусад гишүүдээсээ эсвэл ингээд надаас хүртэл ингээд асуугаад энэ чинь ингээд тавьж ивэл зүгээр байгаа байхгүй юу? Одоо тэгээд бас энэ community ингээд хамтдаа сурч өгчих зорилготой community учраас тэгээд та хэдийг Discord-д орж ирэхэд ямар нэг мөнгө төлбөр аваагүй үстэй тий. Чин зүгээр л хэдүүл сайхан хамтдаа хөгжил гэдэг зорилготой шүү дээ. Тэгэхээр сайхан ичиж зоох юмгүй, санаа зоох юмгүй сайхан яаж бодож байгаагаа хараад тий яаж харж байгаагаа бичээд энэ зөвөө буруу юу энэ дээр юу гэж бодож чинь ингээ сайхан гоё бичээд одоо ба Discord ч ер нь байнгын идэвхтэй байдаг шүү дээ. Ер нь нэг 4-5 тавилганууд байгаа шүү дээ. Наадтай нийлээд тэгээд би бол яг нөгөө яг өөртөө нөхцөл бүрдгээр л бичиж эхэлдэг. Бусад үед бол эсвэл чарт хараад за ер нь энэ үед арилжуул зүгээр юм байна гэж харах үедээ ерөнхийдөө бол юундээ санаа оноонтой хаваалцаад явна. За заримдаа гадуур дотор дэлгүүр оршоо орж явах төрөл оролдоод байна шүү дээ. Өнөөдөр хүртэл нэг сэлээ дэлгүүр орж явах замдаа л ялаа. Тэгээд бас лифтэнд суугаад бичиж урьж чадаагүй асуудал ч бас үүснэ. Айл болох хинхийг явуулах гэж хичээдэг. Тэгээд яг үндэ би ч явуулж байгаа надтай яг намайг явуулаагүй байхад ч яг надтай адилхан хараад явуулж байгаа хүмүүс ус зөндөө. Тэр нэрнийх нь ард нэг шар өнгөтэй, нэр нь шар өнгөтэй хүмүүс байгаа ч тэр хүмүүс ч бас гайгүй хүмүүс гэсэн үг. Тэр Discord-аа гой сайхан ачиглаа сурчих хэрэгтэй байх. Telegram байхгүй. Telegram жоохон төвхтэй. Тэгээ видео эдэр хийгээд яасан ч гэсэндээ бичлэг эдрийг хадгалахаар амар чанар муутай аваад идэв бэл. Тэгээд нөгөө бид хэд чинь Discord-ийн линк Telegram дээр байгаа шүү. Чи Telegram. Алаарч. Юун дээр YouTube-ийн нөгөө live description дээр байгаа шүү за. Live description за би дахиад comment дээр нь бичсэн ч яах вэ?
Одоо би боллоо. Миний дээр Тий. Одоо break-in болгоход асуудалгүй. 1 2 3. Нэг бүтээдлээ яваад дуусчихна. Айгуу тий. Би явахаас баг энэ ирчээрээ яваад энэ цагтаа багтаад ядаж энд очиж болов л гэж харж байна. Тэгэхээр гайгүй бах. Нэг сүртэй pullback өгöd байхгүй бах. Энэ цаг харин энэ хавьдаа ингэж заваарч цаг дуусчих юм бол энэ одоо явж байгаа дуусчвал жоох эвгүй л болох бах. Стар болвол гайгүй бах. Break-in тавьчихвал асуудалгүй. Хоёрдугаар загвараараа уг нь дуусах магадлал ихтэй харагдчихлаа даа гэж. Энэ лаа өөрөө ингэж дуусчихна гэж би бас бодоол. Гэтэ яг хугацаа байна гэж хараад. Дахиад үргэлжлээд шилжиж болно л та. Яа тэгэхээр энэ өөрөө давхар 4 цагийн лаа явж байгаа. 4 цагийн лааны хөдөлгөөн явагдаж байна. Тэгэхээр энэ ингэсгээд харах юм бол дахиад нэг ийм хөдөлгөөн орж ирэх боломжтой болно л та. Чи ямар муу яртай хөхтэй. Гарч болчихгүй хөгцлийг хэлсэн юм уу? Бас төвдлөө яваад дууссан чи яаж тэр төлөв. Төвдлөө яваад дууссан гэсэн. Юу? Юу гэнэ хөө? Нэг бүтэн яваад дууссан гэсэн. Энэ хэсэг дээр үү? Энэ дээр болохоор ингэж ярьж байгаа. Яг хөө бүтэн хөдөлгөөн гэдэг нь зөвөр нэг баг цаг дээр бит хэд зүгээр юу ячтэй. Ингээд тоолчдаг байхгүй юу? 1 2 3 гэд ингээд тоолчдаг байхгүй юу? Юу гэнэ хөө? 1 2 3 5 гэдэг 5-д юугаар. Тэг 3 давалгаа л гэсэн шүү дээ. 3 давалгаа тоолчдаг гэсэн. Тэгээ тэр чинь тоолохдоос учиртай тоолно шүү дээ. Одоо жишээлбэл 30 минутын лаа эндээс эхэлж байгаа. Тэнгүүтээ 15 минутаа харж байгаа байхгүй юу? 15 гэхээр 14 гэхээр энд байгаа гэсэн үг шүү дээ. Өмнөх 14 минутын лаа чи энд явж байгаа гэсэн үг. Энэ өөрөө юу гэсэн үг гэхээр энэ 15 минутын лаа өөрөө энд байсан энэ бүсийг өөрөө доош нь ингэж шилжүүлж өгөөд ингээд одоо энэ бүсийн хөдөлгөөн энд яваад дуусчих гэсэн үг байхгүй юу? Тэр ерөнхийдөө нэг юм бүтэн хөдөлгөөн яваад дуусчих чаа гэж харж байгаа. Тэгээ одоо сая ингээд шинэ 15 минут эхлээд одоо өөрөө дахиад нэг бидаас хөдөлгөөн хийх гэдэг нь шүү дээ. За энэ ингээд доошоо унжаа дүр зургийг харах юм бол дахиад энэ өмнөх 15-ийнхаа тогтоож өгсөн бүсийг доош нь шилжүүлж өгч байгаа дүр зураг харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр дахиад бас доошоо явах баталгаа бидэрт байна л гэсэн үг. Тэгээд 30 минутын хөдөлгөөнөө бас нэг хөдөлгөөн яваад дууссан гэдэг юм тийм бүтэнгээд. 30 минутын хөдөлгөөн бол яг юу л байгаа юм л та. Үндсэн хөдөлгөөн эхэндээ явж өгөөд нэг pullback орж ирээд буюу нэг юм одоо бид нар 2 дугаар цагийн лаа хардаг шүү дээ. Ерөнхийдөө бол нэг иймэрхүү бүтэц бол нэг цагийн лаан дээр ажиглагдчихж байгаа. Тэгэнгүүт нэгсэндээ энэ дөөрөө нэг тодорхой бүс байгаад шилжчихсэн байна л гэсэн үг л дээ. Цаанаа тэгэнгүүтээ pullback-ийн хөдөлгөөн нь өөрөө 3 дугаар загвараар явангуудаа шинэ 30 эхлэхтэр зэрэгцээд шинэ 30-ийн дээд зүүрөө энд тогтож өгөөд энэ 30 өрөө улаан гарч ирж байгаа. За би зөв тайлбарсан уу? Би жоохон өөр юм ярьсан уу? Би энэ 2-4 цагийг багшаа холбоостой 8 цаг гэж хараад байгаа ш. Та тэгж хараад би тэгж бодоод юу нэг 30 минутын дээр тавьж хараад холбоостой 4 цаг гээ тэгээд 4 цагийнхаа бүс яваад нэг ч тодох ш. Юу өмнөх тийм шүү дээ. Одоо энэ л хөдөлгөөн шүү дээ. Яг миний энэ оролтын шалтгаан чинь шүү дээ. TP энэ хүртэл зөрөө асуусан байх шүүсэн те. TP ягаад энэ тодорхойлсон бэ гэлөө. Тэгээ энэ багхгүй юу? Энэ 4 цаг өмнөх 4 цагийн энэ бүсийг 4 цагийн лаг өөрөө шилжүүлсэн учраас ийм бүсийн хөдөлгөөн явна гэж үзэж TP-г энд тавьж байгаа гэсэн. Тэгээ уг нь эндээс оролттой байсан юм аа. Тэгээд яг үүндээ лайва эхлүүлчих доор хэмжсэнгүү. Яг 9-с эхэлсэн болохоор. Тэгээд орох боломж өгөх нь өгсөн чинь зүгээр шууд зүггүүлээ орж доошоо бодчихдээ байл. Сонирхолтой шүү. Яа.
Шинэ санал болгосноор Treno Market дээр өнөөдөр арилжаа гэдэг ихний татаа алт ээж үзлээ гэж байна. За баяр үргэлээ. Татаа хийсэн байна. Nice. Нэрээ бас нэг Treno Markets гэж нэг шинэ Монгол брокер нэгдэж байгаа шүү манайх. За тэгээд тэрний бүртгэлийн линк нь байгаа. Тэгээд манайхаа сонирхч байвал хараад бүтгүүлээрэй. Тэснээс нөгөө нэг гол юм нь юу л байгаа шүү дээ. 100% deposit bonus байгаа. Арилжаа хийж болдог deposit bonus. Арилжаа хийж болно чи 500-аар цэнэглээд дахиад 500-ын кредит аавна. Тухайн 500-аа чи өөрийнхөө цэнэглэсэн 500-аа алдсан ч гэсэндээ дахиад цаана алдаж болох 500 байна арилжаа хийж болно гэсэн. Ашиг хийх юм бол ашигаа татчих болно. Тэгээ кредитээ татахгүй. Кредит чинь эхний таталтан дээр юу хэцээлээ? 80% арилна гэцээлээ 20% нөлт юм шиг байгаа. Тийм байсан шүү за. Тэгэхээр нөгөө нэг тэр кредитийг бас ашиглаад авал зүгээр л. Дасыг чинь 2 дахин нугалж өгч ийн л гэсэн үг. Гэтэ ихтэй 500 хүртэл брокер нь ч үнгүй мөнгө өгч ийн гэсэн үг шүү дээ. Гоё юм шүү дээ. Тэгээ Монголтаа сервертэй болохоор айгүй хурдан байлээ. Би ашигласан шүү дээ. Нөгөө 500. 500 өгч ийн кредитээ авцсан уу? Тий, зүгээр өгчлээ. Нөгөө нэг юу яхаа мартва. Купоноо идэвхжүүлэх юм мартва. Хүмүүс тэгж хэлэхгүй бол. Зүг. Хүмүүс мартчих واخ. Тийм байна. Тэгээ хүмүүс ихнээсээ кредит аваад арилжаад ашиг хийгээд таталт хийгээд дээ шүү манайхаа. Аж их таталт хийсэн биш үү? Тийм биш. Хаа. За мондог биш та манайх хэвээр мондог хүмүүс шүү. Таталч та. За 1 цагийн лаа дуусчих шиг байна. Дахиад нэг доошоо хөдөлгөөн орж ирнэ те. 2 3 жижиг юм та. За шинэ цаг эхлээд доошоо баталгаа өгөх юм бол үргэлжлүүлээд бас дахиад жоохон доошоо бас барьчих. Болдогчсон бас байгаа шүү. Хичээл нь Discord дээр ч байгаа. Одоо энэ үзэж байгаа YouTube дээр ч байгаа. Би тэгээд их заах юмнууд ер нь бүгдийг хилцсэн болохоор тэгээд байн давтаад яриад байдгүй шүү дээ. Тэгээд хідэн өдрөөгөө хичээлүүдээ бүгдийг үзээд ер нь миний хийсэн нэг лайв стримүүд маркет өөрүүд яг үнэндээ хэд нэлээд дадлаг болохоор л юмнууд байгаа. Дахиад нэг сонсоод үзэхэд энэ үед яагаад ингэж шинжилсэн те? Энийг яагаад ингэж явуулна гэж бодсон те? Тэр үед би яг ямар учраас гэдэг шалтгаанаа бүгдийг хэлжсэн болохоор тэд нар ч бас тэрэг болол ер нь нэг бичлэгнүүдийг цаг цагаараа сонсоод үзээд хараад байвал бас гайгүй л. Тэгээ лайв дээр бол одоо зөндөө хичээл заасан болохоор тэгээ дахин заагаад сонирхол хадлага зүгээр асуух юм бол би тайлбарлаад өгч болно. Гэтэ эхлээд ядаж юу яамаар байна? Хичээлүүдэд бүрэн үзээчгөө, тэмдэглээчгөө байж штэ. Эсвэл нэг ганц үзчихэд нэг сайн ойлгохгүй чи тэр нь яад юм бэ гэдээ асуугаад байхаас илүүтэйгээр ядаж эхлээд тэдрийг нэг ойлгохтлоо сайн үзээ, сайн дадлага хийгээд автаа тэргүүр нь бас нэг ганц хоёр зурх гэж үзээд, арилжаа хийж үзээд тэгээд нэг тэрний дараа бас үнэхээр яг за энэ зүйлийг би арай ойлгохгүй багш. Энийг нь бол ойлгочлоо гэх тэ эргэлзээгээ гарах байдлаар асууж авахгүй бол
хүн болгонд бас эхнээс нь энд тайлбарлаж өгнө гэж байх чадахгүй шүү дээ. Хэцүү шүү дээ. Танхимын сургалт гэсэн чи яалаа нөгөө төлбөртэй нөгөө яваад лөө. Танхимын сургалт чинь дууссан шүү дээ. Харин тий. Танхимын сургалт яах гэж байлаа? Зүгээр. Нөгөө оны өмнө гадаа нөгөө төлбөртэйгээд нэгэн юу хүмүүс аавна гэдэг яатсан тэр үстэй. Тийм, танхимын сургалт тэр чинь бол танхимын сургалт. Тэр одоо уулзалт муулзалтанд очиж яахгүй л ганцаараа яваад бас бардгүй. Хөвөж л асуудал. Зүрхээс болчихгүй. Одоо утгагүй хаа эдэр нэгтнэ. Алт чинь одоо очир зүггүй өсгөө гайхаад бас яагаад ингэж онцваа. Тэр шалтгааг нэг нь ойлгохгүй байна. Яг хөө тэгээд өссөн штэ. Амар өссөн штэ. Очир зүггүй л өссөн штэ. Наач одоо нөгөө коррекшн мэл нөгөө завсрын хөдөлгөөн. Тэрийг хэлэхэд арай ихтлээ л та. Correction уу эсвэл бас downtrend-ийн эхлэл байна уу те? Бас үнэхээр унахаа тодлол наа чин буцаад ингээ ороод ирэх боломжтой шүү. Бүр ингээд ч ороод ирж болно. Үгүй унахаа тулах юм бол одоо гол нь нөгөө нэг арай дүгнэлт гаргахад арай эрт байгаа даа. Жилийн лаа явж байгаа байхгүй юу? Жилийн лаа яваад байгаа. Нэг жилийн лаа явж байгаа. Байн тий жилийн лааг нь гараад авч. Одоо ингээд what the fuck юу вэ? Тийм билгүүтэй. Доош ийм том зүйтэй бол билүү гээд байхаад сая. За, жилийн лаа яваад байгаа байхгүй юу? Өнгөрсөн жилийн лаа бол угаасаа баг доорооч зүггүй ерөөсө бүтэн жил дэндүү гайхтал өссөн шүү дээ, тий. Тэгээд за мэдээж тэгээд нөгөө нэг угаасаа энэ geopolitical fundamental тэгээд энэ доллар маллар bullshit болж байгааг салбаатаар угаасаа өнгөрсөн жилээс эхлээд Трамп гараад угаасаа алт бол маш их хөрөнгө оруулалтын одоо хамгийн эрсдэлгүүл юу нь болсон шүү дээ. Одоо хөрөнгө оруулалтын нэг нь болж эхэлсэн шүү дээ. Тэгээд угаасаа өнгөрсөн жил бүтэн өссөн. Тэр жилийн лааны үргэлжлэл ерөнхийдөө өсөлт бол 5600 хүртэл өссөн байж байгаа. За тэгээд тэрнээс хоошоо болохоор сая дунд нь нэг маш том хэмжээний pullback орж ирлээ те. Тэгээд одоо буцаж өсөөд атрууга одоо нэлээд төхөөд гэхдээ одоо буцаад доошоо энэ 7 хоног унаад орж ирж байгаа. Тэгээд жилийн лаа өөрөө ямар гарлаа гарч ирэх вэ гэдгээс бүх юм одоо тодорхой болсны дараа ерөнхийдөө зааштай алт дахиад учир зүггүй өсөх юм байна. Эсвэл алт дахиад одоо жоох унах юм байна гэдгийг тодорхойлж болно гэсэн үг. Эхний 2 сарын лаа өнгөрсөн ч гэсэндээ одоохор яг юу хийхэд дүгнэлт гаргахад арай эрт байна. Жилийн лаа гараад 1 сарын лаа одоо явж байгаа. 1 сарын лаа ингээд дээрээ нэлээд зүйтэй гарч ирсэн. За тэгээд нэлээд pullback маш том оолд орж ирсэн. 2 сарын лааны заагт дээр тэгээд 2 дахь сарын лаа гүйцэж нэлээд том өсөлтийг хийгээд одоо 3 дахь сараас магадгүй дээд зүгээ хийгээд доошоо унжих боломжтой гэдэг зүйл гэж. Хэрвээ 3-4 сарын лаа ерөнхийдөө ингээд уналцтай ороод ирэх юм бол буюу жилийн хагас буюу 6 сарын лаа өөр улаан байх боломжтой болоод ирнэ гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ явж байгаа 7 хоногийн хөдөлгөөнийг энэ хөдөлгөөнийхөө аль хэсэгт нь явж ийн гэдгээс шалтгаалаад ерөнхийдөө бас шивэнг арилжааны нөхцлүүд ч бас гоё бүрдээд ирнэ гэсэн үг. Одоохондоо нэг жил дөнгөж эхэлж байгаа учраас
даад өнгөж эхэлж байгаа учраас Асийг харьцангуй чиглэл тодорхойлоход бол арай эрт байна. Өнгөрсөн оны одоо 10 сар 11 сард байд юм да. Одоо би бүр сүйдээ overview хийчихсэн. YouTube дээр бүгдээ хадгалаад та үзэж болно. Би бүр өглөө нэгтгэхэд яаж бүр орохыг хүртэл хэлжсэн. За ингэж нэгдээ, ингэж гайфтай нэгдээд буцаж нэг энэ авир орж ирэх бах. Тэгээд ингэж ороод ирсэл гэдээ хүртэл хэлжсэн. Тэр нэг комент дээрс TP авлаа гэж зөндөө хүмүүс хэлжсэн. Тэрдээ адилхан. Тэр үед чинь би юу гэж хэлжсэн бэ гэхээр жилийн ла тодорхой болсон. Хаашаа өрхөн тодорхой, өсөх нь тодорхой ингээ бүх юм тодорхой болсон байсан үе. Тэгэнгүүт чинь тэрэн дээр чинь юу яаж байгаа байхгүй. Яг би тэр үед хэлжлээсэн. Нүдэн анаад байдаа гэж хэлжсэн. Ерөөсөө тэр чинь 4-7 хоног нь 5-7 хоног нь зүгээр л баг бүлбагч үүсч явсан. Одоо оролт нэмж болохоор байна үгүй ээ. Оролт нэмэх шалтгаан даалгаа л та. Оролт ямар үед нэмэх юм бэ гэдэг юм бол за энд нэг ингэж явж ийснэ те. Энд нэг юм шилжүүлэлт орж ичээд тэнцэн дахиад pullback хөдөлгөөн ингээд одоо орж ирж явах юм бол тэгээд тэр нь өөрөө дахиад өмнөх хин бүсээ доош нь гүйцэнэ гэж үзэх юм бол тэнцэнээс дахиад оролтыг нэмж болно. Энд шилжүүлсэн бүс байхгүй байгааг анзаарч байгаа те. Тэгэхээр оролт бол нэмэхгүй. Оролт нэмэх үү гэхээс илүүтэйгээр зүгээр ашигтай таарлах уу ч юм уу одоо энэ нэг ашигтай явж арилж байгаа яах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй байх. За би бол угаасаа тэгээд break-even болгоцсон энэ арилж байгаа тэгээд ер нь бол барина. Яг харж исэн TP цэгэр бол хүрээгүй өмнөх цагийн лаа дуусаад буцчлаа. Гэхдээ одоо шинэ цаг эхэлж байгаа. Энэ бол өмнөх цагийн лааны тогтоож өгсөн сүүлийн бүсэл явж байгаа. Тэгээд энэ цаг дээр өөрөө энэ тогтоож өгж байгаа бүсийг дээш нь задлах уу эсвэл доош нь задлах уу гэдгээс ер нь бол хамаарна гэсэн үг. Тэгээд хэрвээ доош нь задлах юм бол энэ TP өөрөө бас сунгагдж болно. Дээшээ задлуу тэгээд break-even аваа тэгээд бүгдээ өнөөдөр 5 сайхан нойрсоор л болно да. Маргааш дахиад үзье. Хэрвээ унахаар бол одоо угаасаа энэс нэг зүгтээ дээшлэхгүй заяа. Унахаар бол ер нь одоо бараг шууд унаал явах бах. Ангичвэл харин жоо эвгүй юм байна. Багшаа сая гарахаж сүүлийн 1 цагийн лааны 2 дугаар загвараар хийчээд татж байгаа юм байна. Тэгээ хоёр ч хийцэн л байгаа л да. Гэхдээ энэ цагтаа явах хөдөлгөөнч бас биш л дээ. Сүүлийн гэнэ энэ 4 цаг доторх та. Ингэж хэлээд байна уу? Наач явчих. Дахиад нэг доошоо хөдөлгөөн байгаа л да. Энэ тохиолдолд энэ хоёрыг чинь бол би ашиглахгүй. Энэ тохиолдолд бол ашиглахгүй. Яа тэгэхээр энэ өөрөө явж байгаа импульс хөдөлгөөн чинь өөрөө 3 дугаар цагийн хөдөлгөөн явж байгаа. Гэхдээ нэг эрсдэл нь өөрөө энд байгаа оройг аваад явчих боломжтой л аа. 4 цаг өөрөө улган штэ. Тэгээд энд өөрөө одоо уналтын төгсгөл гэж харахад бас арай л эрт байх. Одоо дөнгөж 3000 13 болж байгаа шүү дээ. Цаг шилжээд 3000 л өнгөрч байгаа шүү дээ.
Олон арилжаач арга барилаа танилцуулаач. Тэр бүр арга учраас гэнэ. Нэг юм хуманд оролцох сонирхол одоогоор байхгүй. Подкаст ч юм уу. Янз бүрийн юмд оролцох сонирхол одоогоор байхгүй. Хэдэн мундаг арилжаач бэлтгээд хийхлээд. Нэг дараа л бодъё. Жилийн 2 харин энэ дээр явсан байж магадгүй. Арай л дутуу байна. За 30 минут стак хүү. Харин Nasdaq харин яах вэ? Sorry. Би бас өнөө шөнө ер нь алт өснө гэж бодож байгаа ш. Өнөө шөндөө. Nasdaq жоохон дээшгээ байж магадгүй лээ. За энэ ч break-even аваад юу яаж магадгүй? Би та бүдэд дараагийнхаа арилжаа хийхээр бол яаж арилжаа хийх байсан бэ гэдэг төлөвлөгөөгөө хуваалцаад тэгээд лайва дуусгалаа. Одоо
жоохон оройтох нэх оройтохгүй буцаад одоо жоохон энийхөө нойрондоо анхаарна. 10:30-аас ерөнхийдөө унана гэж үзээд автомат лаа шилжүүлээд ингээ сайхан эндээс сүүлийн 30 ерөнхийдөө улаах магадлал нэлээ өндөр гэж үзээд юу яаж бодлоо шүү. За. Оролт хийж болно. За тэгээд эсвэл ер нь тийм дээ. Сүүлийн 30-аа олоолох гэж үзээ. За тэгээд хэрвээ юу яавал энэ 30 дээрээ ч унахгүй байвал тад нэлээ ер нь бол хүлээж хэрэгтэй бах. Нэлээ хүлээж хэрэгтэй бах. 4 дуусаад дараагийн 4 цагийн лаа эхлээд эсвэл хөдөлгөөн дууссан байгаад бүсийн 4 цагт гарч ирэх юм болов. Өнөөдөр мэдээ байхгүй шүү дээ. 5 тур алигтай мэдээ байхгүй. Дундаж мэдээнүүд. Маргааш EDP Nam Farm гэж байна. За энэ нэгтгэхдээ амар хөдөлгөөн бол яг гарахын удаа гэхдээ нэгтэн том хөдөлгөөн гарахгүй. За энэ series бол ISM болоодлаа. За unemployment claims 4-р 9:30-аас байна. Тэгээд 5-дахад болохоор core retail sales Nam Farm орж ирнэ. Unemployment rate орж ирнэ. 5-дахад бол нэлээд том юутай байна. 9:30-аас. За энэ дээдлийн хоёр бол сүттэй нөлөөлөхгүй. Хоёр том мэдээтэй юм байна те. 5-дахад бол сайхан мэдээтэй л юм байна. Маргааш яг уу жижигхэн мэдээ. Гэхдээ бас чиглэл тодорхойлж магадгүй. Ягаад чинь 9:30-аас бүгдээр унах юм санагдаад. Би 10:30-аас бүгдээр унах юм санагдаад байна. Өсөлт нь баг дууссан ч юм уу. Google-д явсан тэр жижигхэн шилжүүл тэр дэше break-ийг авчихгүйгээр явал найдах бах та. Эндээс ингээд ороод ирвэл тэгээд эн чинь дээдсэн болоод энэ цагаа дуустал нь барьчих болно шүү дээ. Гэтэ харжлаа да. Жоох эвгүй л юм байна. Тийшээ дахиад нэг жоох өсөлт орж иж магадгүй тий. Өсөлт. $15 шилжиж байгаа юм шүү дээ. Уг нь эхний 15. Сүүлийн 1 минут нь шүү дээ.
Шилжээл тэр break-even авахгүй нэг дээд зүгээ атайхан ичүүл. Гайгүй болов гэсэн таамаг болов. Ансын break even-ыг авахгүй байх. Ганц боломж тойлбор нь те. Тэгээд төсөөлөө. Цагийн сүүлийн цаг ингээл те. 8 цагийн бас сүүлийн цаг. Та тий оролтод нөлөөлж ч магадгүй гэд би 2 дугаар загвараар хэмжээд гарцсан. Тэгээ сая наад зүүн дээр ч ахаад орчлоо. Анер алах юм. Ой гарсан биш тий. Таач 2 алдахгүй л дээ. Гэж.
цагийн бүсийнхаа яг тал хэсгээс амар rejection авсаар байгаа л. Тэрийг эсэлж чадахгүй байсаар байгаа л. Юу нь доошогоо явчих шиг боллоо те. Багш яриад байна уу? Маус нь хөдлөд тахаа. Дугаа атсан байна шүү.
За. За уцаар ирээд жоох одчлаа. Заах. Заахаа явж л байна. За түрүү яг бас талбай утгаар ярьжсэнээр л сайхан орой болоод яваад гэлээ шүү. Би явлаа, явуулаас наатахаа гэж байгаа юм болоо байна. Юу хичээд байгаа юм бэ тулхаа. За эхний 30 дуусчээ те. За эхний 30 дуусч байна. Эс хэлбэрээ гарч ирчээ те. За дараагийн 30 тэгээд олоочих байлгүй дээ. Олоочих байлгүй дээ. Тэсэд энэ 30-тагаас тип авчихсан. Ганцаараа баахан балаарч эхэлж. Би тэнэг ярих гэсэн. Манай бичээд харин за бичи. Арай их дурсан биш. Арай их дурсан биш. Тэгээ заа дуусгаад ордог гэж. Ингээл ордог гэж. Энэ дөрөв эхлүүлээд. За тэрч. За Nasdaq 30 боллоо. Амар ундах юм болов. Амар өссөн байсан бол уг нь 2 дугаар загвар гэл амар унгахаар л тий. Трамп түрүү уг нь окл гэсэн л дээ. Наа чи нэг юм хийх байхаа. Энэ цахилгаан гэдэг юугаа арай өөр нэртэй болгол яа тийм. Биш хэлбэрийн лагаа өөрсдөө гоё юу өгөөд нэр өгөөд. Харин мэдгүй. Та санаа гаргавал өгж болно шүү дээ. Би одоо тэг юу гэж нэрлэхээс сайн мэдэхгүй л. Эс ихэр бороо байгаа юм л да. Эс чинь нөгөө ийм манайх чинь эсрэгэр ийм ба. Цахилгаан шиг харагдаад. Эсвэл нэг ийм. Уг нь өсөлтийнх нь бол эс л байна л да. Аян гэж. Аян гэж. Аян lightning гэх. За Nasdaq. Nasdaq. Хагшилчээд доод зүү болох гэдэг юм лөө. Дараагийн 30-аа гэж яриаггүй гинэ. Энэ Трамп юм хийж байгаа хөө одоо. Сая яг 10-30-аас л мань нэг юм бодъё л гэсэн. Ойлгомжшууд мангар өгцөн марч байгаа шүү. Сүүлийн оролт чинь эндээс орох гээд манай эйс тавхгүй. Эндээс орох гээд
Чадаагүй. Яг лайв эхэлж байхдаа зэрэгцээ энэ цагийн ла зүггүй яваа доош яваад гэсэн аахгүй. Тэгээ чадаагүй. Тэгж жагаад харж байгаа доошоогоо энэ pullback-ийг үүсгээд шинэ 30 шилжүүлээд тэгээд араас нь pullback-аас нь орсон гэх юм уу. Тэр маа сая break-even хөргөнгөө алдчих ирээд тэгээ одоо энэ цагийн ла гоё явуулаагаад шинэ 30 эхлээд шинэ 30 одоо гоё усаага авчвал сайхан лаа. За TP ерөнхийдөө бол жоохон доош нь харчнаа. Багш Nasdaq дээр сейл гэсэн юм уу? Тэний яагаад тэнэ? Би сейл гэж хэлээгүй шүү. Хөөе. Би сейл гэж хэлээгүй шүү. Зүгээр л баталгаа байхгүйс учраас би зүгээр л ингэж тавьсан ингэж оруул яах байсан бол зүгээр харах чийсэн. Тэрнээс би сейл Nasdaq дээр сейл орлоо гэж ерөөс юм яриаггүй шүү. Алтан дээр бол би орохтой бол хэлсэн. За алт ерөнхийдөө бол TP бол авцсан. За энэ чи ашгаа сайхан юу яаж болно? Жоох өргөжлүүлээ барь гэж бодож ивэл ашгаа жоох юу яадаг ч юм уу? Таллаад таадаг ч юм уу? Одоо яа тий. Эсвэл эсэлээ шахдаг ч юм уу? 18 дээр эсэлээ тавиад залуусаа. Nasdaq дээрээ TP авчих юм. Зөөдөг дээрээ яг TP авчих юм аа. За яах вэ? Гоё ашигтай байлоо. Баярлалаа гэж. Шахаа. Нэг шин тактик. Харигнаа гэж байна. За оролтын харж исэн TP бол авсан шүү манайхаа. Харж исэн TP бол авсан шүү. Өргөжлүүлж за ер нь юу яадаг? Гарыг дөө. Дахиад нөх гоё хүчтэй сая оноолт орж ирсэн. Хүчтэй оноолт орж ирлээ гэж бодчихсон. За. Хэдүүл оролдож ашигийнхаа өрөөнд саяныхаа орсон арилжааны юг явуулах уу? Багшаа. Би гэхдээ өнөөдөр жоохон литаа багталчих гэж. Зүгээр шүү дээ. Амар гоё шүү. Гоё зөндөө TP авснаа. Nice. Болно шүү дээ. TP авч лот багтуулах чинь чи алдсан бол яах юм лото ихтүүлээд. Зүгээр шүү дээ. Яг бүр ордгоосоо баг орсон ч байсан хамаагүй шүү дээ. Ашиглуул ашиг оролтоо зүг гэж чадж ийн гэдэг чинь тэгээд болж. Цаанда тэгээ гоё ашиг хийдэг болно шүү дээ. За юутаж 4 цагта багтаад бол хүрлээ. 4 цагийн лааны үүрэг дууссан. За тэгээд 3 хөдөлгөөн бол явж байгааз. Ерөнхийдөө бол дахиад нэг доошоогоо орж ирнэ гэж ярьж ирсэн. Тэгтээ харин орой авчаад явах нь яах нь вэ гэж ярьж ирсэн. Хэрвээ орой авахар байсан бол сүүлийн 30 дээрээ сэл орох төлөвлөгөө хэлж гарыг гэж бодож ирсэн. Харин ашгүй энэ дээр авахгүй бол яваад өглөө. За тэгээд бүгдээр ашиг хийж чадсан байлгүй дээ. Дээрээс орч чадсангүй. Жохоо эртгэн арилцсан бол уг нь хідүүлээ бүр гоё арилжаа хийчихвэс. Эндээсээ орчоод энийгээ break-in болгочоод тий. Тэгсээ дахиад энэ оролтоо нэмээд орохос боломж байсан л та. За хөвгтөө. Тэгээд болондоо хэдүүлээ. За маргааш орой дахиад live trade тий. Нөгөөдрөөс live trade тий. Жоохон community-д жоохон анхаарна Discord-ийнхоо залуучуудтай. Орой бас тэгээд нэг мэдгүй харж байгаа л болно. Харж агаад гайгүй нөхцөл хэр хавцаа бүртгэхээр байна. Тэр үеэр сайхан юу яа. За манай Трамптай ярьсан яриа маань бас шиг боллоо. Бас нэг TP зохиулчихаа гэсэн чинь 2 улаалаа гаргаад өглөө. За басан.
Өнөөдөр сайхан юу асууж. За миний хувьд бол өөр арилжаа байхгүй. Өнөөдөр чи 4 арилжаа аягүй. 4 сейл орлоо. Эхний орсноогоо сайхан. Барай явчихсан ба сайхан л гэж. Яах. За бүгдээрээ сайхан авраарай. Баяртай. За маргааш нөгөөдрийн лайваараа уулзцгаая. За эх 7 хоногоос тэгээд хэдүүлээ зарлаа. За тэгээд нөгөө Treno Market Center deposit бонусыг аваарай. Үнгүү мөнгө өгч байгаа гэсэн үг шүү дээ. Тэр чинь тэгээд нэг удаагийн цэнэглэлээр хамаагүй юм бэлээ. Заавал 500 шаардлагагүй. Нөгөө capacity л 500 юм бэлээ. Пул нэх юм уу юу гэх юм. Нийт deposit чинь өөрөө нийт хийсэн deposit-ийн одоо max кредит олох дүн л 500 юм бэл. Тэрнээс чи 100-аар цэнэглээд 100-ийн кредит аваад тэгсээ дахиад 400-аар цэнэглэх юм бол чам дахиад 400 өгнө гэсэн үг. Тэр чин тэргээр арилжаагаа хийж болно. Дансаа 2 нухлах гэсэн шүү дээ. Брокероч үнгүү арилж хэд мөнгө өгч байгаа ш ялгааг үзвэл. Тэрийг бас манайхаа ашиглаарай. За тэгээд тэр нөгөө description дээр байгаа линкээр брокер дээр бүртгүүлээрэй. Манай community-дэс олгож байгаа урамшуул шүү. За тэгээд see ya. Peace out. Bye. За сайхан амраарай. Арилжаач та бүгдэнд нь